Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээр яг энэ сонсгол явуулахад нэр дэвшигчийн сонсголын бэлтгэл хангах тал дээр сонгон шалгаруулах ажлын хэсэг нэр дэвшигчийг санал болгосон бол хараат бус шинжээчийг одоо томилохгүй гэж заасан байгаа. Гэхдээ яг хөө ингээд хараат бус шинжээчийг томилох юм бол тухайн одоо байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доошгүй саналаар томилно гэж заасан байгаа юм. Тэгэхээр түрүүний одоо гишүүдийн асуулт болоод хандлагаас нь харахад томилогдохооргүй шинжтэй харагдаад явчихлаа. Энэ хараат бус шинжээчийн хамгийн гол хийж хэрэгжүүлэх ажил нь нэр дэвшигчийн баримт бичиг олон нийтээс ирүүлсэн саналыг судлах, нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах, дүгнэлт бичгээр гаргах, нэр дэвшигчийн талаар дүгнэлтээр нэр дэвшигчийн сонсгол, байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах гэж заасан байгаа байхгүй. Тэгээд ийм одоо хараат бус шинжээчийг одоо материалыг хүлээж авч ийна гэд өнөөдөр сонин парламентын маань хэдэн сайтуудаар байршуулсан юм шиг байна тий. Тэгээд би хоёр орж ирж байгаа нэр дэвшигчтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Яг тэгэхээр өөрсдөө одоо хүсэл гаргаад, санаачлал гаргаад, өөрсдөд нь ямар ч ашиггүй. Тэгээд ингээд зориглоод орж ирж байгаад болоод үнэхээр баярлалаа. Өөр хүмүүс угаасаа сонирхогчгүй байгаа байхгүй. Тэг яг салбартаа үнэхээр сэтгэл гаргаад энэ сонсгол нь зөв болоосоо гэж зориг гаргаад энд одоо материалаа хургуулж байгаа байхгүй. Угаасаа энэ хоёр л хүн байна шүү дээ. Тэгэхээр бидний зүгээс нэгэнтэй л угаасаа нэр дэвшүүлсэн хүмүүс нь нэг л хүн байгаа. Ямар ч сонголтгүй. Хуулиараа ажил олгогчдын үйлдвэрчний эвлэлээс нэг, нөгөөх нь ханаас нэг үлээ? Хоёулаа үйлдвэрчний эвлэлээс нэг байгаа тийм. Ямар ч сонголтгүй тулгын шаардлага. Харин энэн дээр нь болж ийн үгүй юу гэдэг зоригтой дүгнэлтийг салбарынхаа эрх ашигыг хамгаалж яг зоригтой дүгнэлтээ хийх хэрэгтэй. Миний хувьд бол та хоёрыг дэмжиж байна. Би гишүүдийн энэ хоёрыг бас дэмжээсэй гэж бас зүгээр хүсэж уриалж байна. Та бүхэн зүгээр мэдээлэл өгөхөд энэ бол сонгон шалгаруулалтанд зөв явж гэнэ үү үгүй юу гэсэн хараат бус өөрсдийнхөө дүгнэлтээ бүр чуулганы хуралдаанд хүртэл танилцуулах, ярилцлага хийх ийм одоо этгээдүүд юм аа. Тэгэхээр өөр сонирхож орж ирж байгаа хүн байхгүй. Ямар нэгэн яг нэг урамшуул гэдэг 200 мянган төгрөг байгаа юм шиг байна тий. Тэгээд энэ зүгээр ер нь өөр хүмүүс ингэж бас цоллуулаад сонирхож орж ирэх юм болоо да гэсэн л юм одоо болгоомжлол байгаа учраас яг одоо үнэхээр одоо салбартаа одоо зүрх сэтгэлдээ зориулж байгаа зөв хүн байгаасаа гэдгийг хин нэгний одоо нөлөөнд автахгүйгээр дүгнэлтээ одоо бас харин эсрэгээр зоригтой одоо бас хэлэх юм хүмүүс байна гэж харж байгаа учраас миний хувьд бол дэмжиж байна. За баярлалаа. Бэсэн гишүүнээ үгээ хэлнэ.